намсрын толгой болгож орой дээр нь баян намсраа Аравхэр сумын иргэдийн хүчний хурал хацаа дараагийн тамийн газраас баян намсраа цэцэрлэгт хүрээлэнд баян намсраа бурхныг залж гэр дугныг байгууллаа. 2027 онд тохиох Аравхэр хотын 300 жилийн өгтөн тус орчныг биологийн хүрээлэн болгохоор зорж байгаа юм байна. Нээлтийн үйл ажиллагаанд гандан музыклан хийдийн ламнар болон сүсгтэн олон ирж оролцлоо. Энэ үеэр 18 өргөх, гороо мөргөл хийх, ном хурах зан үйлийг хийжээ. Их хэлбэлтийн үед ягаан талгаа нэр зүйлсэн энэ сайрганы гашуутаныг бид нэр одоо намсраа болгож баян намсраа бурхан залаад баян намсраа цогцлбор хүрээлэн бий болж байгаамаа. 20 оноос хойш цэцэрлэгийн үйл ажиллагааны хөтөлбөрч орсон байсан. Бид нар 20 гаруй талбай бүхий газар энэ уул авааг маань бол одоо биологийн хүрээлэн болох тал дээр анхаарч ажилласан. Биологийн хүрээлэн болох нь ямар учиртай вэ гэвэл суурьшмал газарт байж байгаа орон зай өөр хүмүүс илэгдэл эвдрэл ордог, цөлжилт үүсдэг. Энээс одоо 12-ын нутаг дэвсгэр дээр одоо төв зөвхөн байрлаж байгаа баян намсраа хүрээлэнгээ бид нар биологийн хүрээлэн болгоно. 27 он 300 жилийн болох гэж байна. Одоо тэртээ бас 400 жилийн ягаар бид өгөөд яг 12-т хэдэн мянган төрөл зүйлийн унгуур гомбол бий болсон бэ гэдэг дээр анхаарна. За энэ дуг нь баян намсраа бурхнаас өөр бол одоо суурьшмал тийм ид хийхгүй, явган замч тавихгүй гэсэн үг. Тийм учраас бид дугныг бурхныг залж дугнаа нээснээр бол ингээд хүрээлэн бол цогцоор ингээд бүрдэж байгаа гэж ойлгож байна. Намсраа бурхны одоо хурлыг хурах, дахлахыг хийх гэр дугна мөн намсраа бурхны чулуун дүр тэгээд овоогоо мөн одоо дахин уламжлалт орон сэргээж намсраа овоо нэр өгж ингээд энэ цэцэрлэг түрээлэнг одоо улам одоо өргөжүүлж байна. Тэгээд ер нь цэцэрлэг түрээлэнд олон 100 муу тарьсан. Тэгээд энэ дундор одоо иргэд сүтэн олон иргэдүүд одоо жилүүд цагаан зөв өнгөрүүлэх, аялах, алхах ийм биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийж байгааг мөн одоо хурал ном оруулах, тарин ном тоолох, гороо мөргөл хийх чинь уламжлалттай бурхны шинийхэн одоо холбогдуулж одоо ингээд аялал алхалтаа хийх ийм нөхцөл бүрдэж байгаа. Аравхэр сумын ноёны 10 дугаар багт байрлах энэхүү баян намсраа цэцэрлэгт хүрээлэнгийн зураг төсвийг 2023 онд батлан байгуулжээ. Өнөөдрийн байдлаар 26 мянган мод бод тарьжээ. Тус газарт 1930-ад оны их хилмигдүүлэлтийн гашуун түүх хадгалгадан үлдсэнийг инхүү цагаатгаж, иргэдийн амарч зугаалсан, сүсгтэн онлон буян хураалсан, хүүхэд багчуудын инээдхөөр цалгисан амралт зугаалгын хотхон болгоно гэдгийг нээлтийн үеэр албаныхан онцолжээ. нийт 20 санжийн өндөртэй